За тэгвэл e-commerce хийсэн 2 дахь сарда ямар бараад зарсан юу хийсэн бэ гэдэг хуваалцъя. За 2 дахь сарда болохоор би гентилэн богооч болволдоод зарсан юм байна. Нийт 7 ширхэг захиалсан. За тавынхын мөнгийг амжилттай авсан юм байна. За тэгээд үлдсэн 2 богооч нь болохоор манай одоо ангийн хүүхд маань те надад захиалчаарай гэдэг үг нь бол тэг захиалга өгсөн юм. Тэгээд мөнгө урсгал зардлага орлоод дуусгасан гэж байна. Тэгээд одоо нэг хэсэг нэг инстаграмаар одоо ингээд нэг харамгийн бууж голдоо нэг гантилтай тэгээд тэрийг 5-10 кг хүрдэг гэж одоо ердөө нэг рил явдаг гэсэн та. Буугуучаа тайлангуудлаа жилүүдэд 50-10 кг хүрдэг тийм нэг рил явдаг та. Тэгээд ердөө тэр буугууч шин зарсан гэсэн үг байхгүй юу? Гэтэ яг хөрсөн дээр буугаад үзэх юм бол тэр буугууч нар бол яаж 5-10 кг бол хүрдэггүй. Гэтэ 5-10 кг хүрдэг буугууч байдаг юм шиг үлээ. Тэгээд тэдний тэр чулуун молоо тэр гантил нь бол арай өөр орц найрлагатай байдаг баг. Гэтэ ятаас зүгээр захиалсан нь болохоор нэг хэдэн 100 грамм жинтэй болоод байдаг. Гэтэ түүнийг зарах нь бол ер нь бол окей. Цаана TikTok дээр тийм рил байдаг байхгүй юу? Зүгээр 5-10 кг гэсэн жилүүдэд тавьсан тийм рилүүдийг ашиглаж зардаг байхгүй юу? Тэгэд би өөрөө хамгийн анх нөгөө юм гантилэн буугаач авч байхдаа яг тийм рилэнд нь хууртаад би бол авцсан. Тэгээд ирсэн чинь мангар хөнгөн байсан. Тэгээд би захтаас өрөөж тэгжил зарсан л та. Тэгээд яг хүмүүс бол яг тийм рилийг нь авч зарж байгаа ч гэсэн хүмүүс ингээд наа чи 5-10 кг мөн өгөх юм болно уу? Биш 5-10 кг мөхгүй. Тэгээд мэдээж авч байгаа хүмүүст энэ ингээд 5-10 кг биш үү гэж хэлсэн. Тэгээд мэдээж хүмүүс зүгээрээ бол анх авч исэн. Тэгээд тухайн сардаа болонгууд юу тийм бүхлэтэн 30 одоо 2 сар чи 28 өдөртэй гэж бодох юм бол би 28 өдөрт ерөөсөө зүгээр өөрт байсан мөнгөөрөө 7 гантилэн бууч захиалаад тэгэл ерөөсөө ингээд суудсан. Өөрсөө юу ч хийвээ. Тэгэхээр зүгээр барааж тестлээгүй одоо тийм тухайн үеийн дроп шиппинг нэг гайгүй ажилдаг байсан цаг үед тухайн үед ерөөсөө дроп шиппинг чи гэж ерөөсөө бодоагүй, цайлга авъя гэж бодоагүй, ерөөсөө зүгээр баргаа захиалаад тэгэл ерөөсөө контент хийгээл хүмүүсээ захиалга аваад тэгэл суужсэн. Тэгээд тухайч зүгээр нэг Instagram дээр нэг reel оруулаад хүмүүстэй чатлаад захиалга аваад сууж байгаа л хэл юм хийж байна л гэж боддог байсан юм. Өдөрт нэг юм 3 reel оруулахаа гүн л их юм хийж ингэж боддог байсан. Гэтэ эргээд харахад бол 3 reel хийдэг бол нэр яг үнэхээр зүгээр нэг юм дэ одоо нэг тийм 0 ороо те бар бавга алж чадал хийхээр л ажил байсан юм билээ л дээ.